За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр бид нар энэхүү подкастаараа хоол зүйч хулгайчтэйгээ хүүхдийн таргалтын талаар ярилцах болсон байгаа. За сайн хулгайчээ. Сайн уу жагаа. За хулгайчтай өөрийгөө танилцуулаач. За би намайг болохоор хулгай гэдэг. За ер нь бас сүүлийн 10 гаруй жил хоол зүйчээр ажиллаж байна. За ер нь хоол зүй ангиар бакалавр төгссөн. Одоо амгаахт яг спортын амгаах ухааны чиглэлээр магистр хамгаалах гэж байна. За мөн дунднаас мэргэжил дэвшлүүлсэн Харвардын амгаах их сургууль зэмж эмнэлгийн ажилчдын мэргэжил дэвшлүүлэх хөтөлбөрийг дүүргэсэн ийм хүн байна. За ер нь бол яг миний яг судалгааны сэдв гэх юм бол яг хүүхдээ олж бижээл дээр нэг хүн спортын хоолоо. Яг энэ хоёрыг барьж аваад энэ хоёр дээр л яг ажилладаг да. За яг бидний яриад байгаа тархалт гэдэг нь яг мэргэжлийн хэлний яг юу гэдэг юм бол юугүйж тодорхойлогдсон юм бол ер нь бол яг тархалт гэдэг чинь өөхөн давхаргал ихсийг хэлж байгаа юм л та. Гэтэ тархалтыг ер нь яг сүүлийн үед яг өвчин гэж үзээд байгаа. Яг тэгэхээр тархалттай холбоотой хүний жин нэмэгдсэнтэй холбоотой учруулж байгаа нь хор хохирол айгүй их байхгүй. За хүн зүгээр таргалаа зогсохгүй дотор эрхтнүүд нэг өөхлөх дотор эд эрхтнүүдийн өвчлөл үүсэх за энэ тархалтын ийм тойрсон өвчлүүд айгүй үүсдэг зүр судасны өвчин гэл те. За жишээ нь зүр судасны өвчнөрөхөд Монгол эрэгтэй 3 эрэгтэй тутмын нэг нь нас орж байгаа жишээ нь те. Тэгээд нийт нас орж байгаа хүмүүсийн 3 тутмын нэг нь ч юм уу те. Ингээ айгүй нас баралт дээр айгүй өндөртөө. За энэ болох ер нь бол тархалтаас үүдэлтэй өвчлүүд гэсэн үг. Яг таны TEDx-ийн нөгөө нэг илтгэлийг үзэж байхад яг Монгол хүүхдүүдийн 3 хүүхэд тутмын нэг нь тархалтай гэж хэлсэн. Үүний шалтгаан нь юу юм болоо? Тэрийг сонсоод амар гайхсан. Би ч гэсэн тэрийг үзээд айгүй гайхсан. Тэр тоог ингээс харчаа ваа ямар амар юм бэ гэдтэй. Ер нь бол яг таргалт чинь хоёр юмнаас л үүсэж байгаа. Нэгдүгээр илчлэгийн илүүл, хоёрдугаар төлөвлөгөөний дутагдал байхгүй. Тэгэхээр илчлэгийн илүүлгээд нь хооллолтын байдал буруу байна гэсэн. Дараа нь одоо хүүхдүүдэд хөдөлгөөний хөдөлгөөн аягүй бага хийгээд байгаа шүү дээ. Эдрэг хөдөлгөөн аягүй л хязгаарлагдмал байна. Гадаа гараа шууд тоглохгүй байна. Хүссэн спортынхаа дууланд явж чадахгүй байна. Замын төвжил. За одоо ковидтай холбоотой сүүлийн 2 жил бүр аягүй өндөр бид гэрийн хорионд байна тий. Тэгэхээр энэтэй холбоотой тархал бас дахиад нэмэгдэж байгаа хэл биш дотроо бодол сууж ин да. Тэгвэл яг бид нар ингэж таргалахгүй аль эсвэл яг таргалтаас яг яаж сэргийлэх хэрэгтэй юм бол? За ер нь бол яг өсвөр насныхны үед ингээд нөгөө жоохон жин асуудалтай охтуудын үед ялангуяа жоохон жин нэмэгдээр дэглэн байхгүй болохгүй гэх. За одоо өстө маргаашнаас эхлээд дэглэн барья. За баг мацаг болох холбоо тий. Туурыг гэл тий. Мацаг барья гэл. За би ч гэсэн өсвөр наснаар яг л тийм байсан. Би 15 16 таахта загварын дөрөв өмсдөг тий. Монгол бүжиг бүжгэлдэг юм нарийнхан охин бахта турхын төлөөгүй хичээдэг байлаа яг чам шиг. Гэхдээ үр дүнд нь яасан бэ гэхээр би 2 жилийн дотор 10 хил нэмсэн. Дэглэн барьж эхлэв. Харин тийм нөгөө гоё мó мис охин ч бүр байхгүй болоод гэхдээ тэрнийхээ хор уршиг би одоо ч гэсэн амсдаг. Яагаад тэгэхээр хамгийн аимшигтай нь өөхний эс нэг үүсчих юм бол устддаг байхгүй юу? Мэдрэлийн сүд ч үхэл идэх шүү дээ тий. Гэхдээ хамгийн хөвгчлөлтэй өөхний эс үхдэггүй. 18 нас хүртэл шинээр өөхний эсүүд үүснэ. Тэгээд тэр тоогоо бариад ер нь бол тархалт яадаг вэ гэхээр доторх өөхний эсүүд ингээд томордог. Тэгээд жижигэрдэг. Цөөхөн тохиолдолд шинээр өөхний эс үүсдэг байхгүй 18-с дээш нас нь. Тэгэхээр одоо шинэ өсвөр наснда бага насанда аль болох бага өөхний эс чи цуглуулад насанд хүрэн тэр өөхнийхээ эсийг барьж чадна гэсэн үг байхгүй. Шинэ би одоо өсвөр наснда айгүйх таргалцсан учраас одоо би уусаж таргалаад байдаг төрлийн хүн байхгүй. Яа тэгэхээр надад өөхний эсүүд баг. Тэд нар боломж олдвол томрох хүсэлтэй. Тэгэхээр одоо байгаа жингээ хадгалах нь амар чухал. Тэгээд түрүүлж дээ янз бүрийн дэглэн барих нь ерөөсөө өсвөр насныханд хамгийн
тохиромжгүй байдаг. Ерөөсөө өсвөр насныхны те хүүхдийн баг одоо хүүхдийн нас бага байх тусмаа хоол шин биежилийн менежмент яаж хийдэг вэ гэхээр жинг ерөөсөө бууруулмаар жингийн бариад хариу өсөлтийн дэмждэг хүнсний бүтээгдэхүүн. Ингэхдээ илчлэг бол бууруулдаг. Жишээ нь тухайн хүүхдийн хоног тавах ёстой илчлэгийн хэмжээ гэж байна л да. Яг тэр илчлэгийн хэмжээтэйгээ хоолоо идээд харин хүнсний бүтээгдэхүүнийхээ сонголтон дээр илүү анхаар гэж одоо яг юм мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгдөг. Тэгвэл ямар ногоо жимс аль эсвэл яг юу идэх хэрэгтэй юм бол яаж хоолой зүгээр идэм бол юу идвэл яг зүгээр ах юм гэж. Тий. Ер нь бол яг хоо ингэж өдрийн 5 удаагийн хоолоо заавал идэж аахгүй хүүхдүүдэд 18 нас хүрээгүй бол ч өөрийгөө хүүхэд гэж бодоод хүүхдүүдийн хувьд ялангуяа дэглэм байх юм бол нэгдүгээр наач ингээд 2 жилийн цаар 10 ил хэмжиж болох юм тий буруу дэглэм бариул хоёрдугаарт өсөлт зогсох амар эрсдэлтэй. Одоо чиний потенциалтай чи анх зөрөгтөл метр 80 болох чи потенциалтай байлаа гэж бодъё те. Гэтэл чи метр 80 ирэхгүй метр 70 та байх одоо бүрэн боломжтой янз бүрийн дэглэм барай болов ингээл байвал те. Тэгэхээр нэгдүгээр өсөлт зогсдог. Хоёрдугаарт шинэ биежилийн дутагдлалд орох хэрэгсэл амар өндөр байдаг. Яа тэгэхээр чиний бие махбод ч өсөж байгаа учраас маш өндөр юм энерги дээр нэг олон шинэ бодисын юм шаардлагатай байхгүй. Чи тэрийгэ хийж чадахгүй яваад байвал ер нь бол шинэ биежилийн дутагдaltaй болно. За шинэ биежилийн дутагдал чи өөрөө эргээд чиний одоо сурах процесс те чиний ирээдүйд бүрэн потенциалтай хүрч ажиллаж амьдрахад ч ерөөсөө хамгийн том саад болдог гэсэн. Тэгэхээр хоол бол хүний амьдралын шүү дээ. Хүний амьдралын нэг хэдэн хэрэгцээ шүү дээ. За хоол, гэр орон ч юм уу те амьдрах орон бай. Тэгэхээр үндсэн суур хэрэгцээг хангаагүйгээр дараагийн амжилтанд хүрнэ гэдэг бол бараг л боломжгүй те. Тэгээд ямар хүнс идэх вэ гэж асуусан шүү дээ. Тэгээд ер нь бол яг хүнсний 6 бүлэг байна жагаа. Тэгэхээр энэ 6 бүлгийг сургуулийн нийцж байгаа хүүхдийг одоо зохистой эрүүл хоолж ийн гэж үздэг. За нэгдүгээр дүр тарианы бүлэг. За гурил, будаа, тэгээд хүмүүс эрдэн шиш, таалах хэдэр ингээ бүгдээр орно. За дараагийнх нь болохоор юу орно? Махны бүлэг. За тэгээд тосны бүлэг. За хүнсний ногоо, тэгээд жимс, сүү цагаа идэ. За энэ 6-ыг зургуулan гэж өдөр болго идэж чадсан бол тэ чамааг ер нь эрүүл зохистой хоолж ин гэж үздэг. За энэ дээр ерөөсөө өсвөр насны яг энэ тархалтай жингийн асуудал зөвхөн туранхай айсан ч гэсэн хүүхдүүдийн зайлсхийх ёстой нэг хідэн бүтээгдэхүүн л гэдэг юм. За нэгдүгээр хийжүүлсэн юм да. Хоёрдугаар junk food. За junk food гэдэг бид нар мэдчихдэг те чипс, за тэгээд бургер, за chicken, pizza, за бэлэн гоймон. За тэгээ араас нь хуушуур өдөр яваалаараа тэрэндээ. За гэртээ ээж аав хуушуур бол байж болно те. Гэтэ гадуур ээж аав хуушуур бол амар өндөр төсөлттэй. Энтэр гээд бас юмнууд байна. Яг 5 удаа хооллох хэрэгтэй юм биш үү? Яг эдгээр 5 удаагийн чи 2 махан хооллох хэрэгтэй. Нэг нь өглөөний цай те өдрийн хоол, одоо оройн хоол. Гэхдээ 2 удаа чи хөнгөө хоол идэх хэрэгтэй байхгүй. За хөнгөө хоол нь юу гэж нэг жижигхэн алим, нэг жоохон тараг эсвэл нэг ааруулч юм уу. Тэрийгээ бид нар ер нь яг хоолцогч нар чи хоолнд оруулаа яваад гэх. Жишээ нь одоо жагаа эдэн настай илээ. 17. Чинь 17 настай эмэгтэй хөлт 2280 ккал илчлэгтэй хоол идэх хэрэгтэй байхгүй зөвлөмжөөр бол 2200 гэдэг чинь бараг чинь насан туршийн эрэгтэй хүнтэй адилхан хэмжээний хоол идэх хэрэгтэй гэсэн. Чи тэгжиж өсөлтөө одоо өсөж байгаа тэр процессынхаа шаардлагатай шимтжил одоо илчлэгээ өгнө гэсэн. Хэрэв чи энийг бууруулаад дэглэн барайл гэх юм бол би мохот чинь цаанаас өлсөн чи тэгээд дараа нь контролгүй идэнэ. Одоо нөгөө нэг амар торт нөгөө амар жиний боо борц өөр юу гэдэг тийм жанк юм руу чи өөрөө мэдлэхгүй л контролгүй идэж эхлэх тэгээд өмнөхөөсөө илүү хүчин нэмнэ л гэсэн. Ямар тэр хоолоо идчихэж л турна. Ялангуяа тий жингээ буулна гэсэн. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хамгийн том гаргаад байдаг алдаа тийм. Гэхдээ тэр чи жингээ асуудалтай бол хоолны чинь 5-ны чинь бүтэц ямар байх хэвээр вэ гэвэл арай өөр ах хэвээр тий. Ингийн хүүхдүүд тавд бол шин чи бүрхий 5 байлаа гэж бодох юм бол бүрхий 5-ны чи яг 50% ногоо ах хэвээр. За энэ ногоон дотор ногоо навчид ногоо тий өөр олон төрлийн ногоо ах тусмаа л сай. За тэгээд дахиад талын чинь одоо тал нь үлдсэн шүү дээ. Тэрний чинь яг тал хувь нь мах, тал хувь нь одоо гурил будаа байвал амар сайн. Багтаага адилхан хэмжээг те гурил будаа адилхан ш тэгээд 50% нь болохоор ногоо байвал чиний хоолны чинь 5 тэгж харагдчихвэл чайгу
давхарч байвал өөрийгөө аягүй эрүүл хаалч ингэж бодож олно гэсэн. За тэгээд тэр гурил будаага яаж сонгох хэрэгтэй вэ? Бүхэл бүрийн гурил. За кино будаа, тий гурвалжин будаа, одоо хүч будаа зэрэг юм шош шидэртэй өөр олон төрлийн юм будаануудыг ашиглавал илүү сайн. За тэр будаанууд яагаад ашиглах гэдэг вэ? Тэр будаа чи өөрөө хүний бид ороод задрахтай арай удаан байдаг цагаан будааг бол тэр задралынхаа явцад тий маш олон төрлийн витаминуудыг ингээд гаргадаг. Эслийг аягүй их агуулдаг. Эслэг чи өөрөө бүдүүн гидсэнд байгаа ашигтай бактериудыг хоолдог. За тэр ашигтай бактериуд амьдралынхаа явцад чамд маш олон төрлийн амин дэмүүдийг нийлэгжүүлж өгдөг гэдэг гэлтэй. Тэр өөрөө аягүй ашигтай гэсэн үг. Тим эмийг идвэл сайн. За тэгээ сүү цагаа идэг бол за улжин буух чам хүмүүсд бол сүү бол өдөр болгох хэрэгтэй. Тэгээ бид нарт бас нөгөө нэг өндөр болмоор байна гэдэг асуудал идэг шүү дээ. Тийм. Миний үеч гэсэндээ бид нар бол өндөр олмоор байна, булчинтай олмоор байна гэдэг л үргэлжлэлтэй л шүү дээ. За тийм энэ подкастыг сонсож байгаа бүх хүүхдүүд нэг нууц хэлье. За нэг хөвгүүдэд нэг нууц хэлье. Унтчих та булчингийн маста олох нууц. Гояас тийм. Унтчих тал булчингийн маста олчих болох нь шүү дээ. За тэр нь юу вэ гэхээр яг унтахаас өмнө нэг аяг бүлгийн суух хэрэгтэй. Сүүнд казен уурыг аягүй өндөрдөг. Казен бол вэй уурыг аягүй байдаг. За энэ тамирчид бол янз бүрийн хүмүүс вэй болон казен уурыг нэмэлтээр худалдаж авч удаг. Монголд бол ерөөсөө тийх шаардлагагүй. За манай сүү цагаан эдэний нүүн соёл аягүй өндөртэй ард түмэн учраас вэй болон казен уурыг бүрс цагаа дээс хангалттай ах боломжтой. За казен уур нь болохоор хүний бид ороод удаан задардаг уур. Вэй уур нь ороод аягүй хурдан задардаг уур байхгүй. За чи хөөрүүлээд бүлээнээр нуух юм бол казен уур бид ороод задрах хурдан. За тэр булчингийн масс үүсэх. За нэг 10-аас 2 цагийн хооронд булчингийн масс ингээ шинээр үүсэж байгаа байхгүй. Тэр процесстой давхцаа чиний булчингийн ургалтыг илүү сайжруулдаг гэсэн. Тэгэхээр унтчих та булчингийн масс илүү өмнөхөөс илүү нэг боломжтой. Тэр хөвгүүдэд тий за октод ч гэсэндээ тий амар гоё юм. Ямар одоо шин туранхаа октод гоё харагддаггүй шүү дээ. Харин фит тий яг юм яг махшуулан таарсан гэж ярьдаг лээ. Нэг туранхаа мөртлөөс нь гоё харагдаад байдгүй шүү дээ тий. Тэгсэн мөртлөөсөө ямар хүмүүс хамгийн гоё харагддаг вэ? Амар яг өөртөө тохирсон булчинтай хүмүүс амар гоё харагдан. Дээр нь нэмэх нь тэр хүмүүс илүү эрүүл чирэг бусад хүмүүсийг зүгээр туранхаа октодыг бодвол ийм ачаал даах чадвар айгүй өндөртэй байдаг. Хүний булчингийн мас нэмэгдээд ирэхээрээ л за янз бүрийн өвчин туслах гэдэг тэр өвчнүүд даах одоо чадвар ихтэй тий. Яа дээр нь янз бүрийн хичээл намны стресс олон юмыг ачаалыг даах чадвар нэмэгддэг байхгүй. Тэгэхээр за яаж агаар ч гэсэн турмаар авил орой унтахаас өмнө яг сүү угаал удчихтэй. Тэгээ. Яг булчингийн масаа нэмнэ гэхээр яг нэг уураг бэлтмэлтэй нэмэлт зүйлүүдийг хэлээд юм шиг санагдаад идэв. Тэр нь яг зөв юм уу? Нэг бак болохгүй уураг уугаад альсвал ингээд байнга витамин одоо идээд тэгэхээр өндөр болно ч гэдэм үү те. Тийм зүйлүүд ингэ сонсогдоод идэг. Тэгээ ер нь бол тэд нар бол их ихтэй л одоо уургийн компани юм уу эсвэл амин дэм нэмэлтийн компаниудын реклам байдаг. Хоолоо л идүүл илүү өндөр болно. За тэгээ уураг дээр бас нэг юм амар сайн харуулж хэлэхэд уургийг уухтаа бас чин бага байх тусмаа тий их хэмжээгээр одоо хугацаа нь уртах тусмаа төмсгний хор тавдар тусах хэсэл айгу өндөр байдаг. За ялангуяа энэ өсвөр насныхны дунд одоо шинэ айгу хурдан булчингийн мас нэмгэлтэй эсвэл гой болохгүй 17 18 та залуучууд хүүхдүүд уураг удаг энэ нь эргээд яадаг вэ гэхээр төмсгний хор тавдар тусах хэслийн айгу өндөрсөгдөг. За төмсгний хор тавдар одоо тусдаг гэж хэлж болно. За тэгээ энэ нь одоо 1-2 жил үргэлжилсэн. Гэтэ хүүхдүүд би нэг удаа уугаагүй, нэг удаа 3 сар уусан, нэг удаа 1 сар уусан. Гэхдээ энэ ч гэсэндээ тухайн хүүхдэд нөлөөлдөг гэсэн. Ер нь бол ингээд ажиглаад тахад би ч одоо маш олон хүмүүстэй л уулзаж зөвлөгөө өгөөл ажиллаж байгаа. Энэ донд ингээд уураг удаа хугацаанд дуусан тий 1-2 жил 3 сараас дээш уусан хүмүүсийн эр бэлхээс цөөрцөн харагдаад байдаг. Тэгэхээр ер нь бол уургийг аль болох уухгүй л ах хэрэгтэй. За ер нь бол тэгээд уурагтай холбоотой айгүй олон юм жишээнүүд ярьж олно. За жишээ нь сүүлд хийгдсэн харуултын манай эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад уураг яг үндэ жин нэмдэггүй маа. Трейл картин гэдэг уураг жин нэмнэ гэж жин хасан жин нэмнэ гэдэг уурагнууд бол ерөөсө тухайн хүний сэтгэл зүйтэй тэр энэ хүнд хүчээр одоо бэлтгэлийг давж гарахт нь л нөлөөлдөг болохоос ч яг тэр жингийг бууруулахад жин нэмэхэд бол нөлөөлдөг гэсэн юм судалгаа байна.
Ер нь яг эргээд тэр турах хоол дээр ингээд очих юм бол бид нар чинь октод за хөвгүүдийн хувьд бол ингээд булчингийн мас нэмгээл тэгээ уурга ухах нь бол буруу юм байна. Одоо октод бид нар чинь ингээд дайеттэй бариад дэглэм бариад мацаг барих гээд яг төргөө хугацаанд ингээд турах гээд байсан. Тэр маань л бол ерөнхийдөө бол бүр маш буруу үйлдэл юм байна шүү дээ. Яг зөв. Яг хүүхдүүдийн хувьд ялангуяа охтуудын хувьд та нарын барьж болох цорын ганц дэглэм байгаа. Тэр бол лансад дайет тахгүй. Тэмцвэртэй одоо зохистой олтын дэглэмийг барьж болно. Бусад за кето байна, за мацаг байна, глюкон байна гэх ингээд айгүй олон төрлийн юм хоолны дэглэмүүд тэднийг ерөөсөө зөвшөөрдөггүй. Тэгээ нас баах тусмаа л ерөөсөө зөвшөөрдөггүй. Харин чи би түрүүний хэлсэн дээр 6 чи болохоор би юу идэх вэ гэж надаас асуугаад штэ. Би харин чамд юу идэх чинь 6 бүлэг байгаа штэ. Тэр 6 бүлгээс өдөр болгон зургуулan гинэ. Идэхтэй нөгөө нэг сонголтоо зөв хийх хэрэгтэй тий. Нөгөө нэг зүгээр нэг цагаан бодоо идэх нь хана штэ тий. Хар бодоотой хойлох хэрэгтэй, гурвалжин бодоотой хойлох хэрэгтэй. Тэгээд идэх юм бол илүү чамд ашигтай гэсэн үг. Тэгээд 5 удаа заавал хоолох хэрэгтэй. Ер нь бол турахын тулд идчихэж турдаг байхгүй шин. Миний одоо хөтөлбөрт явдаг айгүй олон хүмүүс ямар сони би хоол зүч би идэт байгаа мөртлөөсөө тураад ах юм аа. Зохистой олтын гол зарчим тийм ахгүй. Би махад штэ тий. Тасралтгүй шимт хичээлээр хангачиж хүний бие турах одоо өөх шатах процесс явагддаг байхгүй юу? Жишээ нь илчлэгийн басгаал амар баг хоол идэл эхлэнгүүт би махад шок нор яана өлсгөлэн болчлоо гэх. Өлсгөлэнгийн үеийн механизмаар ажилладаг. Өлсгөлэнгийн үеийн механизмаар нэг ажилласан бол дараа нь чи дэглэмээ одоо нэг 16 хоног барайл сар барайл тэгэл мартаал дахиад идэн штэ тий. Тэр чи өмнөхөөсөө их хитэн. Тэнгүүт яадаг вэ гэхээр би мохоод за гаднаас тэ илчлэг янз бүрийн юмнууд орж ирж чинь за удахгүй өлсгөлэн бол энийг бидрийг удахгүй өлсгөж ална. Тэгэхээр кяст өөх нөөцлөөр өөх чи бид нар хизээ нэгэн цагт хэрэглэн гээд хадгалсан байгаа илчлэг штэ тий. Тэгэхээр хизээ нэгэн цагт ашигламаа л гэж бодчихоо. Тэгэхээр яг тэрнтэй адилхан за удахгүй өлсгөлэн бол тэр үед ашиглах өөхөө нөөцлөё гэл ерөөсөө элэг өөх хөргөлүүлээд өөх би махад өөх үйлдвэрлээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр чи яг юм гаргаад идэг алдаанд нэгдгүүд нэг дэглэм бариад болоод буцаж өөхний мас нэмэл дахиж дэглэм барьж баахан булчингийн масаа алдаал тэгэл дахиж өөх нэмэл яг энэ цикл дээр удаан яваад ирэхээр яадаг вэ гэхээр одоо охтууд залуу охтууд дээр нэмэх нэг л нас явах тусмаа чи яг адилхан 54 ил дээр байгаа. Гэхдээ чи хизээ ч өмнөшгөө 54 байгаа юм шиг харагдахгүй. Улам л чи нэмсэн юм шиг харагдав. Тэр нь юу вэ гэхээр чи дэглэм бариад болоод авах хоорондоо булчингийн масаа алдаад өөх нэмээд идэх байхгүй. Жин 54 байх, жин 60 ах юусоо сонир биш. Тэр хүний бүтэц айгуу сонирмохгүй. Биеийн бүтэц. Хэдэн хувь нь өөх байгаа, хэдэн хувь нь булчин байгаа. Булчин нормал юм уу, их юм уу, бага юм уу гэдэг амар чухал гэдэг гэсэн. Жишээ нь танаа сургууль дээр те одоо хүмүүн одоо F education гэж явах шиг үнтэйсэлээ. За тэгээ танаа дээр чинь embodied 570 гэдэг аппарат ирсэн ба та нар тэн дээр үзүүлж болно гэсэн. Тэр аппаратн дээр. За тэр аппаратн дээр яг биений чинь булчин өөх юуны бүх юм ячин мас гараад ирнэ. За тэр нь нормал дээр баа муу гэдгийг та нар харж болно гэсэн. Жишээ нь эрэгтэй хүний хувьд 10-20% өөх байвал хэвэн байхад эмэгтэйчүүдийн хувьд 15-25% өөх байвал хэвэн гэж үздэг байхгүй. Тэгэхээр тэр хэвэн дээрээ байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэсэн. Тэгээд байж байвал окей. Тэгээд чи санаа зовх хэрэггүй. Хэрвээ яг тарган хүмүүсийн хувьд ихэнхдээ өөхний мас нь их байдаг гэсэн. Тэгэхээр өөхний мас чи яаж 25-25-аас доош хорилоо болох вэ гэж бодох хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол чи айгүй гоё эрүүл харагдана гэсэн. Тэгэхээр ер нь бол жим бол амар сонирм биш дээ. За 60 илтэй мөртлөөс амар таргаа хардаг юм хаа 60 илтэй мөртлөөс айгүй гоё тий гоё туранхаа гоё юм эрүүл чирэг хардаг юм шүү дээ. За ерөнхийдөө бол подкаст маань өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд танд яг бид нартын яриаггүй тийм сэдв аль эсвэл нэг миний энийг асуучихгүй гэж тэгж байгаа ч юм уу яг дүгнээд хэлэхэд та нэг хэлэх үү? За тэгээ. Ер нь бол яг би яг
энийг сонсож байгаа бүх хүүхдүүдэд тий ялва дэглэн барихтаа ялва юм байхтаа заавал мэрэгжлийн үнд хандаач тий яг хоол зүйчдэр очиод өөрийнхөө бид тохирсон насан тохирсон тэр хоолны дэглэмийг бичүүл зааваасаа л гэж хүсэж байна. Тэгээд хоолоор ол тоглож болохгүй шүү л гэж хэлмээр байна. Тэгээ хоолороо тоглож байвал та надад бие махбодороо л тоглож юм гэсэн. Тэрийг хэлмээр байна да. За ямар ч хэлсэн хамгийн сонирхолтой нь идчихэж турдаг л гэдэг. Тийм шүү дээ. Идүүл туурна, идэхгүй бол тарлна гэдэг үрээтэй. Яг миний хөтөлбөрт явдаг хүмүүс бол тэгэл идэлээс тураал юм да. За подкаст маань яг өргөдөөд саналыг минь хүлээж аваад маш гоё яриа өрнүүлсэн Холонгой агчтай баярлаа. Хөрсөнд баярлаж байгаа. Тэгээ бас айгүй гоё энийг сонсож байгаа тий бүх хүүхдүүдэд айгүй хэрэгтэй мэдээллийг өгч чадлаа л гэж бодож чинь дотроо. Тэгээд би бас яг өөрөө бас өсвөр насны дээр амар хийм алдаа гаргасан болохоор бас өсвөр насны хүүхдүүд энийг бас хэлмээр байдаг. Тийм байна да. За баярлалаа. Баяртай. За баяртай.